Дундад ертөнцийн хойд хэсэгт байрлах Эребор ууланд одоочууд өөрсдийн хаан тулсаа байгуулан хэдэн зууны туршид амьдарсаар ирсэн бөгөөд эдний уул алт эрдэнэс зэрэг ховор үнэт чулуунуудаар баян учир манай одоочууд ууландаа уурхай байгуулан эртнээс алт мөнгө үнэт чулуу олборлон асар их баялагтай хаан тулсыг бүтээжээ. Дэд зөвхөн алт эрдэнэс олборлоо зогсохгүй ховор металлуудаар асар өндөр уур хийц сайтай сэлэм алах гэдэл төрөл бүрийн төмөр зэвсэг үйлдвэрлэдэг бөгөөд дундад ертөнцийн хамгийн чанартай сэлмийг зөвхөн одоочууд л хийдэг гэсэн дам яриа хүртэл байдаг. Дундад ертөнцид одоочудаас гадна хүмүүс, эхэмсэг эльфүүд, үзлийн муухай оркууд бас гоблинууд, шидтнүүд, авас киноны маань гол дүр хоббитууд амьдардаг. Эребор уулын урхайг ухах тусам улмал их алт эрдэнэс гарч ирсээр одоочуудын хаан тулсын хаан Тор сүүл рүүгээ хүчирхэг баатрын удам гэдгээч мартан зөвхөн эд хөрөнгөндөө улам их шунан алт эрдэнэсэл нүдэнд нь харагддаг болж байлаа. Нэг өдөр тэд урхаагаас энэ ертөнцид ганц л байх Аркенстон гих хизээч өнгөө алддаггүй маш ховор чулууг болоход Тор үнийг хаан ширээнийхээ дээр залан одоочуудын хаан тулсын сүр хүч бэлэгдэл болгодог. Асар их алт эрдэнэсийн төлбөрч өдрөх тусам зэр зэвсэг нь сайжирч буй одоочуудад тал засах санаатай эльфүүдийн эзэн хаан Трандил Тор дээр очиж уулзан Аркенстоныг өөрийн нүдээр харан бишрэх ба өөрийн эрдэнэсээ ч үгэн одоо дарахнаар зүйлт хэлэхээр өгсөн ч Тор өөрөө асар их эрдэнэстэй байж Трандилийн эрдэнэсийг өөртөө авна гэж гүжүүдэлснээр одоочууд болон эльфийн хаан тулсын хооронд зөрчил үүсэж эхэлдэг. Гэхдээ одоочуудын энэ тансаг амьдрал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Алтан чунсан Смауг гэхлүү Эребор уул руу давтлан одоочуудын хаан тулсыг нураахаар шийджээ. Смауг руу асар их галаар Эребор уулыг шатааж эхлэх үеэр зөвхөн одоочуудын хаан тулсч биш хүмүүсийн амьдардаг нуурын иргэн хотынхон хүртэл Смаугийн дайралтанд өртөн хот тосгон нь сүүдэж эхэлнэ. Хэдий хамгийн шилдэг зэр зэвсэгтэй ч гэсэн Смаугийн дайралтыг тэд зогсоож чадсангүй. Зугтгаар болоход эзэн хаан Тор Аркенстон чулууга барингүйж байгаад нөгөө олон алт эрдэнэс дундаа унгаагаад алдчихваа. Аркенстоныхоо ардаас орох гэж байхад нь түүний ачхүү Торын өвгөө зогсон Эребор уулыг орхин гардаг. Одоочууд хаан тулсаасаа зугтаж байх үеэр эртэдийн уулдсан эльфийн эзэн хаан цэргүүдийнхээ амтаар тэднийг харж байсан ч тусалсангүй. За ингээд алт эрдэнэс байтугай гэр орончгүй болсон хэдэн мянган одоочууд өмнө зүг рүү дөрвөн тэндээ хар бор ажил хийн өдрийг өнгөрөөдөг болсон ба удалгүй Тор хаан одоочуудын хамгийн анхны эзэн тулс байрлаж байсан Мория хэмээх ууланда оршин суухаар цэргүүдэд дагуулад очтол тэнд нь хэдэн мянган оркийн цэргүүд эзэн суусан байсныг хараад бас бөөн тулаан болно. Энд Тор оркуудын удирдагч дундад ертөнцийн хамгийн хүчирхэг орк Азогтой нүур тулгч Тор хитрхи хөгшөрч бас алт эрдэнэсэнд хитэх шунсан шунлаасаа болоод хүчмүтэй болцсон байсан тул Азогт тэр дурын ялагдах ба Азог Торын толгойг тасдан ачхүү Торыных нь өмнө шидэнд оромжилдог. Өвөг нь алсанд уурссан Торын Азогтой нэгийг үзэж эхлэгч Азог хитрхи хүчтэй байсан болохоор бас л алуулах дээрээ тулсан ч газарт байх царсмуудыг бамбаа болго ашиглаад гарыг нь тасдаж орхидог. Гараа тастуулсан Азог тэр дөрөө ухрах үед одоочууд урам орон улам давшиж эхлэх ба нилээн тулаан болсны эцэст одоочуудын хэдэн мянган цэргүүдээс ердөө 13 одоо дайчин л үлдсэн байдаг. Эцсээ хүртэл тулалдсан дайчдад одоо ганц л зориг үлдсэн. Эребор уулаа луугаас буцааж авах. Гэхдээ тэр хэд цөөхөлөө учир яах учраа олохгүй энэ тэнд очин дархны газруудад ажиллан өдрийн олоо залгуулаа явж явах үед дундад ертөнцийн цөөн хэдэн шидтнүүдийн нэг болох Саарл Гандальф гарч ирэн Торнтой уулзах ба одоочуудыг уулаа буцааж авахт нь туслахаар болдог. Гандальф Эребор уул руу нууцаар орох хаалгыг дүрсэлсэн газрын зураг харуулхад Торн ийм нууц хаалга байдгийг ч мэддэггүй болохоор гайхаад явчихна. Гандальф хэлж байна. Та нар 13 дахнаа учраа тэр лууг яасан ч дийлэхгүй. Тэглээч тэр луу одоочуудын үнэрийг авсан даруйдаа л та нарыг мэдчихнэ. Тийм болохоор уул руу нууцаар орж Аркенстоныг Симерхи авч чадах хулгайч бидэнд хэрэгтэй. Гэж хэлэхэд Торн Гандальфыг хүндэлдэг болохоор хэлснээр нь л хийхээр болдог. За тэгээд тэдний яриад байгаа хулгайч бол манай киноны маань гол дүр болох Билбо Баггинс гэх хоббит. Хоббитууд дундад ертөнцийн хамгийн жижигхэн биетэй хүмүүс бөгөөд дундад ертөнцийн өмнөд хэсэгт байрлах цэцэг навчсаар дүрсэх хөндөд хамаатан саднараа оршин сууцгаах ба Билбогийн хувьд тамхи байгуулан цайгаа уусан шигээл нарлаад тайван сайхан сууж идэл Гандальф хурж ирэн яриа өдөх гэтэл Билбо зочин хүлээж авахгүй гэд хаалгаа тасаагаад орно. Орой хоолоо ичээд идэхгээ сууж идэл баахан одоочууд нэг нэгээрээ орж ирснээ хамаг хоол ундын идээд эхлэх ба ядж яхад яасан ч хийдгийн. Бүр хавар хүртэл идэхгээд хураасан хоол хүнсийн хүртэл идээд дуусгачихнөө. Билбо уурлыг гисэн ч үс сахландаа баригдсан энэ нөхдүүдээс айгаад юу ч хэлж чадсангүй. Гэхдээ удалгүй Гандальф орж ирээд одоочуудын төлөвлөгөөг Билбод тайлбарлах ба
Билбог уул руу орж чулуу уулгаалаад өг. Хариуд нь Эреборт байгаа эрдэнсээс хувь өгье. Гэд бүр гэрээ контракт гаргаж ирснээр гарын үсгээ зур. Гэд эхлэх үед Билбо бүр сонссондоо ч итгэсэнгүй. Юун уул, юун дайн тулаан. Би чадахгүй. Гэхэд Гандальф түүнд хандан чи гав ганцаархнаа эндээ байж байснаас амьдралдаа нэг ч ихсэн удаа эндээс холдож эрсдэлтэй зүйл хийж үзээчтэй. Гэж хэлэхгүй энэ үг түүнд нилээн ихийг бодогдуулсан бололтой. Маргааш нь нөгөө диараас гүүхээрээ шахам явж очиод тэдний хүсэлтийг зөвшөөрөн хамт Эребор руу явхаар болдог. Манайд нилээ явсаар амархаар шийдэн хуучин балгасын туурин дээр иртэл Гандальф энэ тоноглоо дэм явха. Дахиад жоохон явбал илүү аюулгүй хүндий байгаа. Гэхэд тоорн бухимдаж тэр хүндий чинь эльфүүдийн газар нутаг. Бид нар хизээч эльфүүдийг гоохгүй гэж зөрүүдсээр угаад эндээ хонохор болох ба. Гандальф харин хүндийд очиж хоноглолоо гэд ганцаараа яваад өгдөг. Билбочин гэртээ шарсан загас нарийн ногоо жимсээр хоолддог байсан ч энэ хиттэйгээ овоо хэдэн 7 хоног хамт явсных. Хэрийн бол асуудалгүй иддэг болжээ. Гэтэл тэр хэдийн морин алга болчиж гайхаа харж итэл агууд нэг гал асаацсан байхаар нь очиод үзтэл үзээрийн царайтай 3 трол моринуудаар нь хоол хийх гээд усаа буцалгаад сууж идэм да. Моринуудаа сэмхэн сулчаад ир. Гэд хөөрхий Билбог явуулахад анх удаага ийм үзээрийн авраг биетүүдийг харсан Билбо нилээн сандарч байсан ч бие барин моринуудынхаа уяаг тайлах гэсэн ч дийлдэггүй. Тэгэхээр нь тэнд байгаа нэг троллын бүсэнд байгаа хутгыг авах чийтэл мань тролл Билбог бариад авчина. Энэ юу вэ? Одоо юу хүн үү? Гэд өмнө нь хоббит харж байгаагүй бололтой. Мань троллууд хоорондоо нилээн мэтгэлцэж байтал манай одоочууд зэр зэвсгээ барьсаар довтлон гарч ирээд троллуудтай нёгийг үзэлцснэ. Энэ хэд алалцаж байх хооронд Билбо газар унсан хутгыг аван мордуудаас судлаж байхыг нэг тролл нь хараад Билбог барьж аваад хэдий эсэг болгон тастна гэж сүрдүүлснээр одоочуудыг бас бариад авнө. Тэгснэ энэ хэдийг бөөнд нь модонд хүлээд гал дээр шарж идэх гэж байх үед нар гарах хүртэл яаж амьд тэсгүү гэж бодсон Билбо нэг арга сэтгэв ба. Энэ одоочууд чинь дотроо шимэгчдтэй. Ингэж хараад идвэл та нар ч гэсэн шимэгч авна. Тэрний оронд нэг нэгээр нь арсыг нь өвчиж амтлаад идвэл яахчгүй гэж троллуудыг мангартуулж эхлэх ба. Троллууд шимэгчтэй болно болохгүй гэж маргалдаж байх үеэр ашгүй Гандальф гарч ирэн мандаж буй нарны туяаг троллууд дээр тусгах үед троллууд чулуулан хувирдаг. Энэ газар нутагт хизээч троллууд ирдэг болохоор яагаад өрчин троллууд байсныг Гандальф дотроо ихэд гайхнаа. Ингээд манай хэд тэндээс холгүй байх агуур ороход тэнд хөөрхөн эрдэнэс овоолцсон. Манай зарим одоочууд эрдэнсийг газар нуугаад дараа нь ирж авнаа л гэсэн авчи. Гандальф харин тэнд байх жижигхэн сэлмийг авснаа Билбод өгөх ба. Энэ сэлмэн оркууд эсвэл гоблинууд ортвол цэнхэр болж хувирдаг иж шидтэй ингэнэ. Дүрсэлэгдэн дундад ертөнцийн бас нэгэн шидтэн болох бор шидтэн маань ойд гэрлүүгөө орох гэж байхдаа нэг зараг гимтсэн байхыг хараад гэртээ оруулаад эмчлэхгээ байж итэл эдний цонхыг нэг хар бараан зүйл бүрхэн авах ба. Гарж ирээд хартал эдний ойд маш том аалзнууд явж байхыг хараад мэн шидтэн сандарч туулаан тэргээ өлөглөн аалзнуудын араас мөшгөн явж итэл тэд нэг хуучин цайз дээр ирэх ба. Цайзын эргэн тойронд битүү хар энерги байгаа нь мэдрэгдэх бөгөөд удалгүй нэг сүнс гарч ирээд түүн рүү дайрагч манай шидтэн маань мэн сүнсийг бараг там руу тонилгож орхив уу яв. Юутач нэг сэлэм унаал ирлээ. Гэхдээ тэнд нэг хар дүрс гарч ирэх ба. Энэ хар дүрс нь дундад ертөнцийн хамгийн хүчрэхэг харанхуун хүч удахгүй гарч ирэх гэж байгааг илтгэх ажээ. Байдал эвгүйдэх гээд байгааг мэдсэн бор шидтэн Гандальфыг хайж олон ирээд харанхуй хүч дундад ертөнцөд гарч ирэх гэж байгааг Гандальфд сануулсан хэлж байх үеэр гэнтэл тэдний араас 2 чон гарч ирэх ба. Оркууд тэдний араас мөшгөн араас нь ирж байгаа нь энэ. Манай хэдэн одоочууд жижигхэн биетэй хэдий ч энэ 2 чоныг алах энүүхэнд байв. Гэтэл чон унсан зэрлэг оркууд манай эдийг чиглэн ирж байгааг хараад бор шидтэн тэр хэдийн анхаарлыг татан саатуулах үеэр манай эд араар нь зүхтэж байтал нөгөө оркуудын нэг гөлийсэн юм. Манай эдийн үнэрэг үнэрснээ араас нь илдээд эхлэх үед манай ах トゥ одоочууд болохоо Кили Били хоёрын Килин номсомар харван тонилгож орхигч өвхөгтэй бусад оркуудаа чимээ өгснөөр бор шидтний хөөж байсан оркууд буцаад манай хэд дээр ирээд бүслээд авна. Манай эд ч бүгд зэвсгээ бэлдэн алдцгээ байж итэл Гандальф хадны доор түнэл байхыг хараад манай эдишээ бөөнөрөө орцгоох үед эльф зэргүүд гарч ирэн тэнд байсан оркуудыг бүгдийг нь алж орхидог. Эльфүүд өөрсдийг нь хамгаалсан дэтсэн тоорын бухимдгаас өрзүүл хийж чадсангүй. Манай хэд энэ түнэлээрээ дамжин явсаар төгсгөлд нь ирэх үед эльфүүдийн Ривендell гэх хотод ирснийг мэдээд тоорын ихэд уурлан эльфүүдийн газар авчирлаа. Энтэр гэж байсан ч өлсөж цангасан манай хэд хоол унд хараад бардам зангаа түр хаян гидсэд үртэл идэж уугаад хондог. Эльфүүдийн генерал Элронд гэх эрхэм эртний бичгийг ганц мэдхэн учир тоорын хүссэн үсээгүй өнөөх газрын зураг үзүүлэх үед Элронд газрын зураг дээр бичигдсэн нууц бичгийг тайлан уншиж өгдөг. Намрын ихэнх сарын өмнөх өдөр нар сар давхцах үеэр Эреборын нууц хаалга харагдана гэж бичигдсэн байх ба энэ өдөр амжиж очихгүй бол дахиад дараа жилиг хүлээх хэрэг гарах нэ.
Өөрөөр хэлбэл манай хэд яарвчлан явах хэрэгтэй гэсэн үг. Энэ үед оркуудын удирдагч Азог манай хэдийг барьж ирч чадаагүй цэргүүдээ тэр дорн хөнөн Торины толгойг авчирсан хүнд их хэмжээний шан харамж өгнө гэсэн мэдээг дундад ертөнцийн даяар тарааж орхино. Энэ үед Гандальф бусад хитнүүд болох Галадриэл, Саруман хоёртой уулзах хар хүч удахгүй сэрх гэж байгааг хэлээд хар хүч сэрчхүүл Эребортугаа луг ашиглан дундад ертөнцийг самарж орхино гэж хэлэхэд Саруман итгэхгүй. Харин ч Эреборт руу очиж луг сэрэж дундад ертөнцид эмх замбраагүй байдал үүснэ. Наад одоочудаа аваад буц гэж хэлэх бол Галадриэл хадагтай Гандальфд итгэж аяллаа болгоомжтой үргэлжлүүлэхийг хүсдэг. Энэ үед манай хэд айл хэдийн эльфүүдийн хотоос чимээг үхэн гараад аяллаа үргэлжлүүлэх бөгөөд ширүүн бороо асгаж байсан ч тэдэнд амрах цаг байсангүй. Эребор руу хурдхан очих ёстой болохоор уулууд матсаар л. Гэтэл хад гэнэт хөдөлж эхлэх ба энэ зүгээр энгийн хад биш. Аврах хадав биетүүд бие биетэйгээ зодтолдчихвэл яах вэ? Энэ л дутаж гиндэ. Манай хэд ч өгчихгүй хичээн хамаг байдгаараа зүгтсэн байж идэл Билбо маань хөл алдаад унах шахсан ч Торн түүнийг татан гаргах ба өөрийгөө ч аваад явчих чадахгүй арчууг амтэн гэж Билбог зэмлэж л байна. За ингээд манай хэд нэг агуу олж аваад тэндээ хонголохоор болох бөгөөд Билбо Торны хэлсэн үгийг бодон би нэрэл өөрийгөө ч аваад явчих чадахгүй байж яаж луутай үзэлцэх билээ гэж бодсны эцэст бусд нь унтсны дараа нууцаар гэрлүүгээ явах хүчтэй одоочуудын нэгэн сэрээд Билбог өөрсдөө хамт байхыг хүссэн ч Билбо Торны хэлсэнд их л эмзэглсэн бололтой. Бодлоо өөрчлөх шинжгүй. Гэтэл Билбогийн нөгөө сэлэм гэнэтхэн цэнхэртэй тэгэлдэг шүү. Энэ яриаг нь Торн сонсоод хөвчжидэл гэнэт газар цөмрөөд манай хэд унаад өгдөг. Тэгсэн агуу зүгээр гоблинуудын тавьсан өрхвэс юм байна. Манайд өөрсдийгөө хамгаалах завдалгүй хэдэн зуун гоблин бүжиж аваад гар хөлийн хүлээд явчих үед харин Билбо баригдсангүй. Эвтэйхэн бултаад нэг чулууны ард орчлоо. Энэ үед Билбо сэлмээ гарган нөгөө эдийн араас сэмхэн гитэж байтал нэг гүлийсэн гоблин гарч ирээд дарахад манай хүн сандарч их л ив хавгүй сэлмээрээ тулалдж байгаад мань хоёр хоёулаа хөл алдаад хадны доошоо унаад өгнө. Энэ үед гоблинууд манай хэдийг чирж гулдацсаар өөрсдийнхөө эзэн хаан гээд үзлийн царайтай юм дээр авчрах үед Торныг тэр дорн таниад одоо чамайг оркуудад аваачиж өгнө. Чиний толгойг их өндрөөр үнсэн байлээ гэж хэлэхэд гоблинууд манай хэдийн толгойг тасдах гэж оролдох үед цавцагаан гэрэл цацарч гоблинуудыг бүгдийг хуу хамаал явчих. Гандальф маань энэ хэдийг аварж дуусахгүй юм да. Нөгөө хэдийг зэвсгээ аваад тулалд гэж хэлэхгүй манай хэд бөөндөө хэдэн зуун гоблинуудтай цусаа гартал тэмцэлдэж эхэлнэ. Манай тэндээс гарахын тулд нэг шатуулж аваад нөгөөхөө барьсан жижигхэн гоблинуудыг төлхөн унгаахын унгааж сэлэмтгийн сэлэмдэн зарим нь ном сумаараа хөнөө урагшилсаар Гандальф том чулууг тастан байхад чулуу өнхрөн тэдний замд гарч ирсэн гоблинуудыг газартаа тэгшлэх бөгөөд алаад байхтал улмал олуулаа болж гарч ирээд үнэн ядаргааны юм аан гоблинууд. Гэтэл тэдний урд гоблинуудын хаан нөгөө үзлийн царайтай нөхөрч нь гарч ирээд том юм ярьж итэл Гандальф хитгэн сэлэмтэл хааныг нь ядхамгүй нухаа тайжна. Гэтэл манай хэдийн зогсож байсан модон гүр сэтрэн доошогоо унаад өгөх бөгөөд манай хэд яг өгөх нь гэж бодсон ч хадны дор очиод эвтэйхэн зогсож чаднаа. Дүрслэгдэн хадны дор унсан Билбо маань ухаан алдсан байсан ч ямартай ч хүнд шарах аваагүй бололтой. Гэнэтхэн нэг муухай чимээ гарахаар нь цочоод хартал бид бүхний сайн мэдих Голлум тууж байна. Ашгүй шинэ мах унаад ирлээ. Өнөөдөр сайхан оллох нэ гэсэн Билбото тулалдаж байгаад унсан гоблиныг идэх гээд жирж идэл нөгөөх нь сэргээд Голлум тэр хоёр ноцолдож байх үеэр Голлумын карманаас нэг алтан бүгж унахыг Билбо хараад тэр дөрөө сэмэрх авчина. За тэгээд энэ бүгж бол бүгжний эзэн кинон дээр гардаг хэргийн эзэн Хэнгэргийн төхөр шүү дээ. Голлумыг явсны дараа араас нь сэмэрхэн дагаа очтол мань Голлум харин зөрүүлээд Билбог барьчих гээд гिचидэг байгаа. Тэгснэ Билбог харснаа өнөөдөр надад онцгой амттан ирсэн бололтой гэд дайрах гэхэд Билбо сэлмээ гаргаж ирэхэд Голлум түн рүү хамаагүй дайрч чадахгүй. Энэ Голлум гэд нөхөр өмнө нь яг л Билботой адилхан хоббит байсан бөгөөд тэр бүгжийг олж зүүсэн цагаас эхлэн гаднах төрх нь өөрчлөгдөн үзээр амтан болж хувирснаа хэлдэг. Голлум байсгийгээд л өөр өөртөө тэрсэлдэж байгаагаас харахад мань хүний дотор хоёр өөр төрлийн зан шин зэрэгцэн оршиж байдаг бололтой. Тэгснэ Билбод хандан хоёлаа таавар тааш тоглоё. Чи ялвал би чамд эндээс гарах замыг зааж өгнө. Харин би ялвал чамааг иднэ. Гэхэд Билбо азаа үзэн тоглохоос өөр аргагүй болдог. Энэ Голлум харагдаж байгаа шиг бишээ. Нилээн толгой сайтай юм байна. Билбогийн асуултуудад бүгдд нь зөв хариулчлаа шүү. Одоо юу асуух вэ гэж бодсны эцэст миний карманд юу байгаа вэ? Гэхэд Голлум зөв хариулж чадсангүй. Тэгснээ өөрийнх нь карманд байсан бүгж алга болсныг анзаараад чи мөн хулгайч миний бүгжийг авчихж гэд Билбог хөөж эхлэх ба яг баригдгийн даваан дээр Билбо нөгөө бүгжийн зүвтэл алга болчт юм да.
Энэ бүгжиг зөвл харагдхаа болдгийг мэдсэн Билбо Ман Голлумыг алчт юм уу гэж бодсон ч ягаад ч юм өрөвдөн амьд үлдээхээр шийддэг. Гэтэл энэ үед Гандальфын дуу орхон сонсогдож эхлэх ба манай хэд гоблинуудаас зугтсан явж байгааг хараад Билбо тэр хэдийг дагсаар агуугаас гарч чаднаа. Гоблины агуугаас гарч ирсний дараа манай хэд Билбо айдсны гайхан ярилцаж байхад Торн бусдаа хандан цаад ч гэрлүүгээ явцсан. Бид Билбогүйгээр аяллаа үргэлжлүүлэх нь. Гэд яриа үжитэл Билбо бөгжөө талин гинтхэн гарч ирэхэд Торноос бусд нь бүгд л баярлан жижигхэн биетэй дайны ямар ч туршлагагүй Билбо яаж н агуугаас эсмэнд гарч ирснийг нь гайхан бүгд л шагшин магтахва. Гандальф ч зөвхнээ сонгосондоо улмал итгэл нь нэмэгдэж байлаа. Гэхдээ Билбогийн карманд нэг зүйл байхыг анзаарсан ч чимээгүй өнгөрөхөөр шийдлээ. Гэтэл бүх зүйл ингээд дууссангүй. Оркуудын удирдагч Азог манай хэдийн үнрээр мөшгсөөр угаад баг тулаад ирлээ. Оркуудын чон уйлах чимээнээр манай хэд хархурдараа цугтаж байгаад хадны ирмэг дээр ирээд цааш явах замгүй болчдөг. Гандальф тэрийг мод руу авир гэж хэлэх ба бүгд л мод руу авираад гарлаа. Оркуудын чон модны доор сүрэг сүргээрээ ирэн модыг нь унгаач гал үзэл байна. Энэ үед Гандальф нэг арга сэтгэж модон дээр байсан ирвэхэд нэг зүйл шивнэн тусламж дуудуулахаар явуулдаг. Удалгүй Азог модны ойролцоо ирэх үед түүнийг харсан Торн шоконд ороод явчихна. Тэр жил Азогийн гарыг тасдах үедээ үгцэн гэж бодож исэн юм байна л да. Чоннууд моднуудыг нааш цааш нь түлхсээр байгаад нэг нэгээр нь унгаж эхлэх үед манай хэд модноос мод руу дамжин үсэрсээр хавцлын ирмэг дээр байх сүүлийн мод руу бөөнөрөө үсрэн гардаг. Чоннууд энэ модыг ч мөн адил унах гэж оролдох үед шидтэн маань ашгүй нэг шидэ гарган боргоцоонуудыг шатаан чоннууд руу шитгэхэд чоннууд галнаас айн ашгүй ухарч эхлэхэд манай хэд баярлан орилоход нөгөө мод нь хөрсөөр угц татагдан ирмэг рүү яг унах нэ. Манай эдийн зовж буг харан Бахтаваа анган зогсож буй Азогийг хараад Торны хамаг уурн буцалж өвөөгийнхэн толгойг тастан өнөөж байсан нь санаанд нь ороход өөрийгөө барьж дээлсэнгүү. Модноосоо өсрөн буугаад сэлмээ баринд давталсан ч Азогийн чон ганц л мөргөд унгаачин. Торн бууж өгсөнгүй. Сэлмээ бариад босч итол Азог алхаараа нам цохиж өргөдөг. Ухаан алдсан Торны толгойг Азогийн цэрэг тасдах гэж оролдох тэр мөчид Билбо түүнийг зогсон мен цэргийг сэлмээрээ хэд үрээд хөнөөж өргөдөг. Жижигхэн биетэй хоббит замд нь хөндлөснийг харсан Азогийн уур хурч Билбог өөрийн гараар алах гэж оролдох үед манай хэд бөөндөө хүч төрөө орж ирснээр оркуудтай алалцаж эхэлдэг. Гэхдээ л өдөржингөө алхаж туйлдтлаа ядарсан одоочууд маань оркуудыг тийм ч амархан нухаж чадсангүй. Бараг л ялагдаж эхлэх үед Гандальфын тусламж болох асар том бүрэгдүүд гарч ирснээр оркуудыг авчидан хяаруулж эхэлнэ. Бүрэгдүүд аврах том савраараа манай эдийг нэг нэгээр нь хавцлаас зөөж эхэлснээр Азог дахиад одоочуудыг алж чадсангүй. Алдсандаа бүр бөөн уур. Энэ бүрэгдүүд энтхийн өндөр хавцлуудад амьдардаг бөгөөд манай эдийг өндөр хавцлын орой дээр буулган явах үед Торын ухаан орохгүй хിവэр л байла. Гандальф ич идэх өвчээр Торныг сэрэх үеэр Билбог харснаа. Чи чинь амиа бодохгүй намайг хамгаалах гэж оролдлоо. Аминдаа хайргүй мө? Гих зэргээр Билбог зэмлэжсэн гинтэл Билбог тэврэн аваад өөрт нь эргэлзэж арчаагүйгээр нь дуудаж байсандаа уучлалтгүй. Билбод дахиж эргэлзэхгүй гэдгээ амладаг. Энэ бүхний эцэст манай хэд алсад дүнхийн орших өөрсдийн эзэн тулс Эребор уулын бараг харан чимээгүйхэн зогсцоох бөгөөд Эребор хүртэлх замд маш олон адал явдал тэднийг хүлээж байгаа нь тодорхой. Энэ үед Эребор ууланд нэг жижигхэн болжмор нисж байгаад хаданд самар цохих үеэр ямар ч хүнгүй асар том Эреборын цайз цурайдах чимээ сонсогдож эхлэх ба асар их алт эрдэнэс дундаас луугийн нүд харагдах нь манай хэдийн гол дайсан Смауглуу сэрж байгаа нь. Авраг бүрэгдүүдийн тусламжтайгаар оркуудаас аврагч чадсан манай хэд Эребор уулыг зорин алхасаар л байла. Гэхдээ манай хэдийн араас оркууд орхон дөхөж ирсэн байсныг даанч мэдсэнгүү. Орой болох үеэр Билбо ойролцоо хатан зохион дээр цэргүүдэд дагуулan манай хэдийг хайж буй Азогийг харах ба манай хэдээс бас холгүйхан маш том баавган шиг амтан байхыг хараад дотор нь арцаагаал явчлаа. Гялс нөгөө дээр гүйж чоод харсан зүйлсээ хэлтэл Гандальф баавгааны талаар сонсоод нэг их гайхгүй байгааг харвас тэр энэ баавгааг мэддэг бололтой. Оркуудын цэрэг манай хэдийн үнрээр тунгуудахгүй гүйцээд ирэх болохоор бүгдээрээ энүүхэн ойрхон байх байшин тонцгоё. Гэхдээ нэг асуудал байгаа нь гэрээ эзэн бидэнд туслана. Эсвэл алчиж магад гэж Гандальфыг хэлэхэд манай хэд бүр гайхаад явчихноо. За тэгээд угаасаа сонголт байх биш байшинд орж байгаад учрыг нь олон доо. Ухааны бодон Гандальфыг даган байшин руу гүйцгэнэ. Манай хэд үдшийн бүрийгээс үүр цах хүртэл оркуудаас цухтан гэгээ хаяарах үеэр Гандальфын яриад байсан байшингийн бараа харагдана. Байшингийн үдээр орж байх үед тэднийг чиглэн нөгөө том баавгай чинь хар хурдаараа давхин ирэх ба манай золтоол баавган хоол болцсонгүй хаалгаа арай гэж хааж чаддаг. Гэтэл удалгүй гаднаас энэ гэрээ эзэн орж ирэх ба энэ гэрээ эзэн чинь саяны амрах том баавгай байсан юм байл л да. Гэрээ эзэн баавгай бит хуурахаараа оюун санаагаа алдаж хит тогшин болдог бөгөөд
Ойрын үед эдний тал нутгаар оркууд ихээр үзэгдэх болсноос болж баавга болж хувиран оркуудыг үргэж байгаа гинэ. Гэрийн эзний төрлийнхэн энэ нутагт олноор амьдардаг байсан ч оркууд гарч ирснээр бусад төрлийнхнийг нь устган манай залуул ганцаархнаа үлдсэн юмсан ч. Тийм болохоор оркуудыг яснаасаа үзэн яддаг бөгөөд манай эд ч бас оркуудаас зүхтаж явааг сонсоод дайсны дайсан миний найз гэдэг шиг манай эдийг хооллож ундлан гэртээ онуулаад маргааш өглөө өөрийнхөө адуунаас өгөөд ой хүртэл ядаж унаад явчих. Манай адуунууд буцаад гэрээ олоод ирнэ гэд амжилт хүсээд үдлээ. Азог цэргүүдтэйгээ манай эд рүү довтлохоор ойролцох модонд бэлтгэж байтал блог гэх нэг орк ирснэ. Эзэн чамайг дуудуулж байна. Гэд байсан болохоор хүссэн хүсээгүй эзнийхээ дуудлагаар нөгөө нэг хуучин балгас дээр ирлээ. Гэтэл нөгөө биечгүй сүүдэр шиг хар хүч чинь Азог тандан цэргүүдэд цуглуулад удахгүй болох дайнд бэлд гэж тушаахва Азогийн хувьд дайн тулаанаас илүү тоорн нэг алахын хүслэн болж байсан учраас овоо биерхүү блог гэх энэ орктой хандан тоорны толгойг тасдаж ир гэж хэлээл явууллаа. Манай хэд явсаар ойн захад ирэхэд ойн нэлэнхүүдээ сааралтаж ямар ч гэрэл гэгээгүй жихүүдэс даахаар болсон байдаг. Энээг тойрч гарна гэвэл маш их цаг алдах гэдсэн болохоор эргэлзэхимгүй ойроо орноо. Явж ороод удалгүй моднууд дээр хар хүчний тэмдэг байхыг харсан Гандальф ер нь л хар хүч өнөө маргаашгүй сэрэх гээд байгааг ойлгон бусад шидэднүүдтэйгээ уулзан энэ асуудлыг нэг тийшин шийдэхээр Эльфүүдийн Ревендел хот руу буцахаар боллоо. Явхаас өмнө нөгөө эдтэй хандан наад ой чинь хар хүчинд автсан болохоор та эдийн толгой тархийг самууруулж хийм харуулж магад бие биедээ итгээд эв наримталтай анхааралтай яваарай гэж хэлээд Эребор ууланд очихоос чинь өмнө би та хэдийг гүйцээд ирнэ гэж хэлээд яваад өгнө. Манай хэд ойн жимиг даган нилээн хідэн цаг алгасан ч ердөөсөө нарж тусахгүй харанхуу бөгчм хэцүүхэн байсан бөгөөд нэг мэдсэн чинь жимээсээ гарцсан. Толгой тархин нэргээд сүүл рүүгээ бүр хийм хараад балархнаа энэхэд. Тэгснэ энэ замаар явна. Гүй тэр замаар ч явна. Гэд хоорондоо хэрэлдээд бараг барьж авч зодолтгийн даваан дээр тоорон чимээгүй гэснэ биднийг нэг зүйл ажиглаад байна л гэж авч байна. Моддын дунд гэрэл харагдахаар нь Билбо авирсаар угаад орой дээр нь гараад иртэл нарны туяа цэвэр гар угтаал авж байна. Толгой тархин сэргээд Эребор уулынхаа барааг чараад авлаа. Манайхаа одоо яг урд зүгээ чиглээд алхуул болчих юм байх шүү. Гэд нөгөө өдрүүгээ хэлтэл ямар ч хариу байсангүй. Гайхаад доош харж байхдаа хүл алдан унахтаа бүр битүү аалзны торнууд дээр унчна. Аврах том аалз гарч ирээд хормын зуурал Билбог торндоо ороогоод чирж гулдацсаар үүрэндээ авчран идэх гэж оролдох үед Билбо сэлмээрээ аалзны гидсийг зоон алж өргөдөг. Аалзны заван шүлсийг нь өөрөөсөө арай гэж салгаад бусдыгаа артал нөгөө эдийг бүгдийг аалзны шүлсэндээ ороогоод удахгүй идэх гэж байгааг харсан Билбод сонголт байсангүй. Нөгөө бүгжээ зүвтэл харагдахгүй болохоос гадна бүр аалзнуудын яриаг ойлгоод байвал яах вэ? Үнэхээр л ид шидэн бүрдсэн бүгж юм да. Энэ хитэ одоочуудыг яаж идвэл амттай вэ? Гих зэргээр аалзнуудыг ярьж байх хоорондоо Билбо нэг мод авчидээд аалзнуудын анхаарлыг татнаа. Чимээ гарсан зүг рүү хамаг аалзнууд явсан ч ганцхан аалзал нөгөө эдэг маань манад үлдчихээр нь Билбо сэлмээрээ мань аалзыг хөнөөж өрхнө. За ингээд сэлмээрээ аалзны шүлснүүдийг тасдан одоочуудыг суллах ба бусад аалзнууд гарч ирэн Билбо руу дарих үеэр өнөө хичтэй бүгж нь сугараад газар унчнаа. Одоочууд зэвсгээ аван аалзнуудтай алзаж эхлэх бөгөөд Билбо ч бүгжээ авах гээд ухаан жолоогүй газарт буух үедээ нэг жижигхэн аалз байхыг хараад зэрлэгээр хөнөөснөө. Энэ бүгж зөвхөн минийх гэж хэлэх үедээ өөрийгөө бүгжний хүчинд автаадж байгаа юм шиг яг л агууд таарсан Голлум шиг зан гаргаад байгаагаа анзаардаг. Манай хэд жин улаан алснуудыг яаж алъя да гэд байжитэл эльфийн хаан тулсын мэрэгэн харваач Леголос цэргүүдэд дагуулan гарч ирснээр алснуудыг ядхамгүй устгаж орхих ба манай одоочуудын нэг Кили яг нэг алсанд алуулах гэж байж хат нь Таврел гэх эльф бүсгүй гарч ирэн Килигийн амийг аварнаа. Манай хэд эльфүүдийн сэлэмтэй байгааг харсан Леголос манай зэвсгүүдийг хулгаалсан байна. Та нарыг байцаана. Гисээр байгаад дагуулan явсаар эльфийн хаан тулсад авчираад шоронд хорих үеэр Кили амийг нь аварсан Таврел нэг чулуу харуулснаа. Энэ чулуу одоо чамайг насан туршид чинь хараана. Гэхэд төрхий Таврел итгэсэн бололтой царайнд хувьсгийн айгаал явчив. Тэгэхээр энэ Кили за тоглосон юм аа. Энэ юу гэж харах вэ? Энэ зүгээр л ээж маань надад өгсөн бэлэг байгаа юм. Ээж маань Эребор ууланд очих юмсан гэж их удаан ярьдаг байсан. Ээжийнхээ хүслийг биелүүлчих юмсан гэж хэлэх үед Таврелд Килигийн хошин хэрнээ үнэн ч зам байдал их л таалагдж бараг дурлал явчих шиг боллоо. Киноны маань 1-р анги дээр гарч байсан эльфийн хаан Трандул Торинтой уулзаад олон жилийн өмнө авч чадаагүй Эрдэнэсээ нэхэхэд Торин өөдөөс нь уурлан луу манах руу дайрж байхад та нар бидэнд туслаагүй гэж гүжүүлнэ. Тэгсэн Трандул хэлж байна. Та нарын Эрдэнэсд шунсан хитэг шунал тэрлүүг танаа уул руу дуудсан. Та нар наад шунлаасаа болж л ийм байдалд орсон гэж хатуухан хэлээд Торин нэгж бас шоронд орчин.
Энэ үед Азогийн явуулсан блог гэх орк зэргүүдтэйгээ манай хэдийн үнэрийг дагсаар байгаад эльфийн хаан тулсын хаяанд тулан иржээ. Харин Билбо маань нөгөө бөгжөө зүүцэн эльфүүдийн шоронгийн түлхүүрийг сэмхэн аваад нөгөө өдөрөө очин шоронгийн хаалгуудыг нээн одоочуудыг оргуулах ба зөөрний давхарлуу дагуулan явж тэнд байх хоосон торхнуудад орд суугаад цайзын дор байх голоор дамжин гарахаар хөвцгөөдөг. Одоочууд шоронгоос оргосныг мэдсэн эльфүүд тэдний араас гарч ирэн голын хаалтыг хааснаар яг гарах гэж байсан манай эдийг гацаачнөө. Гэтэл энэ үеэр оркууд бөөнөрөө дарин орж ирээд тэр хавьд байсан эльф зэргүүдийг нухаж эхэлдэг. Одоочууд маань торхноос л оркуудтай үзэлцэж эхлэх бөгөөд Кили дээш гарan голын алтыг онгойлгох гэж хагаад блогийн суманд харвуулчихноо. Килиг гүцэх гэж байсан оркуудыг таврал харван аасны хүчинд Кили хаалтыг онгойлгож чаддаг. Ингээд бусад руугаа өсрөн буугаад энэхэд гол дагуу урсаж эхлэгч нөгөө заван оркууд ч салахгүй. Ирэг дагуу гүн очин сүх сэлэм юу байдیں۔ Бүгдийн шидэн зарим нь нумсмаар харван манай эдийг алах гэж оролцсон. Одоочууд маань хэдий жижигхэн биетэй ч далайн дэрэмчичгэл чадварлаг тулалдан муусан оркуудыг нэдалж байх бол нөгөө талд Леголос Таврел 2 нумсам сэлмийн ирээр оркуудыг толгой дараалан устгаж байлаа. Одоочуудын маань хамгийн бүдүүн нь асар хурдан шалмгаан хөдөлгөөн үзүүлж оркуудыг хөөс салхишгэл нэргэж байгааг харахтал одоочуудыг үнэхээр басч болохгүй үндэстэй гэдэг нь мэдэгдэнэ. Гэтэл нэг орк яг Леголосыг алах гэж байхыг харсан Торын сүгшидэн Леголосын амийг аварч байгаа харагдах бөгөөд эльфүүдийг үздэггүй Торон эльфийг авран чинээ бодоогүй бололтой. Манай эдч голоо даган урсаад яваад өгөх бол Леголос Таврел 2 нэг оркийг амьдаар нь барьж яваад хааныхаа өмнө өвдөглүүлж суулгаад ямар зоригтой эльфүүдийн хаан тулс руу дайрсныг асуухад энэ нөхөр бас гүргэр юм аа. Одоо удахгүй дундад ертөнцийг тэр чигт нь харанхуу нөмөрч айдасгүүдээс зовлон зүдгүүрээс өөрзүүл үлдэхгүй гэж муухай анех үед эльфийн хаан сонсч дэссэнгүй бололтой. Толгойг нь тастаал хаяа. Удахгүй хар хүч гарч ирэхийг сонссон хаан хил дээр байгаа цэргүүдээ нэмэн одооноос энэ цайзаас хинч гарахгүй шүү гэсэн тушаал буулгах бөгөөд энэ Леголос ч хааны ганц хүн юм байна. Тэгснэ хүүдэ хандан чи Таврелыг дагаад хаасаагүй явхаа бол чи ард түмэндээ хэрэгтэй шүү гэж анхааруулнаа. Гэтэл Таврел хааныхаа үгийг зөрчин Килигийн араас явах гэж байхад нь Леголос түүнийг зогсоогоод би чамтай хамт явж чамайг хамгаална. Гэснээр аавынхаа үгийг умартан хайртай бүсгүйгээ хамгаал явахаар болдог. Одоочууд маань урсан явсаар голын ирэг дээр гарч ирцгээх үеэр Килигийн үлэндээ авсан шарх улмал биеийг нь муутгаж байгаа нь анзаарагдж байсан ч Кили тоосонгүй. Би зүгээрээ бүгдээрээ явцгаая л гээд байна. Гэтэл нэг номсон магсан нөхөр гарч ирэхэд манай хэд мөчөөгөө өглгүү дайрах гэж үдсэн ч энэ нөхөр ямар мэрэгэн харавдгийг хараад хил хамаараа ойлголцохоор болдог. Одоочуудын маань хамгийн настай нь залуутай ярилцсан бидгэд худалдаачд байгаа мó. Бид нарыг хот руу дөхүүлээд өгвөл чиний хөлсийг 10 дахин нугалж өгье гэж хэлэхэд манай залуу зөвшөөрнө. Энэ залуу энгийн хүн биш ээ. Асар мэрэгэн харавдаг болохоор ямар сайндаа мэрэгэн баард гэдэг хочтой бөгөөд өвөг эцэг нь Эрабор уулын хажууд байх хүмүүсийн тосгоны хаадууд байсан Сэхэтэн угсааны хүн аж. Гэсэн хэдий ч луугийн дайралтын дараах нь эдний өвөг эцэг нуурын хотод ирж энгийн иргэн болон суурьсан юм байна. Нуурын хотод одоо амьдрал маш хэцүү байгаа тул баард өдөртөө нуурт загасжилж олсон эдэн цаасаараа амьдралаа залгуулж байгаа болохоор одоочуудыг хүргээд өгчвөл овой тоног гэрийнхнийгээ гиз затгалан байлгана. Гэхээс дотроо баярлж байлаа. Хот руу нууцаар нэвтрүүлэхийн тулд одоочуудыг торхонд оруулж суулгаад дээрээс нь үгсэн загсаар булах ба ингээд хотын орох хэсэгт ирээд худалдаачны өмнөлгөө үзүүлээд яг явах гэж итэл хотын даргын туслах гээд Колисеум гарч ирснэ. Бүр төвчгнөөд хамаг загсуудыг нь далаа засгаад эхэлнэ. Хотынхын ард иргэд хоолундгүй өлсөж зангаж байхад наа загаснууд чинь эрүүл ахуйн бичиггүй байна. Гэд солиороод харин цохиод авмаар байсан ч хотын даргын туслах болохоор хил амаараа л учраа болохоор болдог. Энэ загаснуудыг хайсныг хүмүүст хэлвэл бослог гарч танаа дарга суудлаасаа хусагдах байх та гэж хэлгүйд ард иргэд гэдэг үгнээс үгтлээ айдаг хулчгаар бардыг юутаж оруулахаар боллоо. Нуурын хот бол хэдэн зуун мянган хүнтэй цэвэрхэн хот байсан ч луугийн дайралтаас хойш хотын иргэдийн тоо багасч ядууралд нэрвэгдсэн бөгөөд хотын удирдлагууд нь бүгд авилгалд идэгдэн өөдгүү навчнуудаар дүржээ. Байшингийнх нь гадаа туршуулаад байгааг мэдсэн баард одоочуудыг жорлонгийнхоо нөхөр гэрлүүгээ оруулдаг. Манай эдчөрхи Эрабор орох гэж ёстой 9 жорийн юм үзэж байна. Өөрсдийгөө атах зураад цонхоор цамхаг дээр байх номыг харан тэр юу болохыг сонирхоо асуудал. Олон жилийн өмнө луу эдний хот руу дайрах үеэр бардын өвөг эцэг тэр цамхаг дээр гарч луу руу харсам гээд асар бат бөх төмөр сумаар харвах үед луугийн арьс хит хатуу байсан болохоор зөвхөн нэг харьсыг нь л ховхлон унгаж чадсан гэдэг домог байдаг тухай хэлэхэд манай хэд ч нэг их итгэсэнгүү. Бард тохиролцсон үлсэн аван амлсан ёсороо өөрт байх зэвсгээ өгтөл. Үүнийг харсан манай хэд голон бид нэр яаж ийммар тулдах юм? Биднийг заллах гэж оролдлоо. Гээл эхлэлгүй яахав.
Баард хотын захирагч иргэдийн бүх зэвсгийг хурааж аваад амбартаа нуусан. Тухайлбал манай тэр шөнөө хотын захирагчийн амбарыг тонон өөрсдөө зэвсэглэж аваад гарах гэж байхдаа Килли шархандаа цовруулан чимээ гаргаснаар цэргүүдэд баригдчихнө. Баард энэ үед өвгөцгээс нь уламжилж үлдээсэн сурвалж үжигт Торн нэртэй ханхүү байсныг гинж санаад хэрвээ энэхэд Эраборт очин Луг сэрээвэл эдний хот дахин сэргэхгүйгээр сүйднэ. Гэдэгт санаан зовон одоочуудыг зогсохоор гарах үед Манхидэг айл хэдийн хотын дарга байцаасан зогсож байна. Торн өөрийгөө одоочуудын хаант улсын угсаа залгамжлах ханхүү гэдгийг хэлээд бид Эраборт дахин хаант улсаа байгуулахаар явж байна. Хэрвээ та нар биднийг явуулбал бид өөрсдийн эд баялагаасаа танаа хоттой хуваалцаж болж байна гэж хэлэхэд эд баялаг гэдэг үг сонссон хотын даргын нүдэн сэргээл явж байна. Энэ үед Баарт одоочууд Луг сэрээвэл манай хот үнсэн товрог болно гэж сануулсан ч хотын даргын хувьд эд баялагаас илүү хүчтэй зүйл байхгүй тул шууд л одоочуудыг суллан Эрабор уул руу явахыг зөвшөөрөөд бүр завь хүртэл гаргаж өгнө. Маргааш өглөө нь манай хэд завиндаа суун явхад Торн Килли тандан чи ийм шархтаа явж чадахгүй. Эндээ үлдээд бие бод гэж хэлэхэд Киллигийн хувьд ээжийнхээ хүслийг биелүүлж Эраборт очиж чадахгүй болсон доо. Асар их гуниглан Торныг өөрийг нь хамт авч явахыг гуйсан ч Торн зөвшөөрсөнгүй. Киллитэй хамт одоочуудын маань хоёр нь үлдэхээр болох ба Киллигийн биеийн муудан орох газаргүй болох үеэр мань гурав тандгаар нь Баард дээр очин тусламж гуйхад Баардч тэгээд хүн чанартай болохоор мань гурыг оруулдаг. Энэ үед Гандальф шиттэнгүүтээ уулзахаар явж байх замд хар хүч Гандальфыг ер нь нударчих гээд бас л хэцүүхэн зам туулж явсаар хуучны анд бор шиттэнтэй тааран энэ хоёр цааш явсаар эрт үед шиттнүүд цугладаг байсан хуучин балгас дээр ирдэг. Яалтчгүй хар хүч мэдрэгдээд байсан болохоор ижидийн хүчээ ашиглан хар хүчийг гарч ирэхийг тушаахад Азог цэргүүдэд дагуулan гарч ирээд Гандальфыг цохиол унглаа. Гандальф ижидийн хүчээрээ тэднийг холдуулж байсан ч дээр доргүй оркууд язганаад байхаар нь ижидээ ашиглан тэр хоёр тэндээс түргэн зүхтжийтэл нэг том нүүгэлцэн ард зүйл манай хоёрлуу дайрахад Гандальф таягаараа цагаан гэрэл цацруулан үзэлтсэн ч хар хүч яалтчгүй асар хүчрхэг юм аа. Гандальфын гэрлийг унтраан таягийг нь хүртэл шатааж орхих ба энэ үед хар хүчний удирдагч Сауроны хавхар дүрс ил гарч ирснээр Гандальф ухаан алдаад унчна. Нэг сэрээ тартал Гандальфыг хавцлын орой дээр хорьцсон байх бөгөөд дор нь хэдэн зуун мянган орк цэргүүд хамгаалалт дуулгаан өмсцөн дайн өдөөхөөр хөдөлж байгаа нь харагдана. Одоочууд маань Эрабор уулын бэлд өхөө ирж инхүү эзэн тулсаа алдснаас хойш 170 жилийн дараа Торн болон одоочууд маань өөрсдийн төрсэн газраа эргэн ирлээ. Манай хэд Торны өвөөгийн асар том хөшөөгөөр дамжин матсаар уулын ард байх нууц хаалган дээр ирэн нар тусч байгаа дэргээд нууц хаалганы цоожийг өдөржингөө айсан ч ямар ч түлхүүрний цоож гарч ирсэнгүй. Намрын сүүл сарын өмнөх өдөр бол өнөөдөр уулна цоож гарч ирэх ёстой доо гэд бүр гайхшаа орж итэл яж хахад нар жаргах төгчийсэн болохоор түлхүүрээр биш хүчээр эвдэж орох гэж оролдсон ч ямар ч нөлөө байсангүй. Ингээд нэгэнд нар жаргасан болохоор Торн болон одоочууд маань сэтгэлээр унан түлхүүрийг газар таяад хаднаас бууж эхлэхэд Билбо энэ хүртэл явчаад бууж өгөхийг хүссэнгүй. Газрын зураг дээр бичигдсэн шүлхийг дотроо бодон зөвхөн нарны гэрэлд биш сарны гэрэлд ч гэсэн цоож гараад ирж магад гэж бодтол нэрэл сар гарах үед түлхүүрийн цоож ил гараад ирд юм да. Билбо уулан дээрээс бусд руугаа орлон буцаад гараад ир түлхүүрийн цоожиг олчлоо гэж орилж байхдаа газарт байгаа түлхүүрийг санаандгүй өшөглөөд яг унах чахт нь Торн амжиж барьж авснаар манай хэд цоожиг онгойлгон хүсэн хүлээсэн хаалгаараа одоочуудын эзэнт гүрний цайз руу нэвтрэн ордог. Манай хэд амьд яваа насандаа гэр орондоо буцаж ирсэндээ сэтгэл нь уяран зарим нь нулимс туслуулж эхлэх бол Билбогийн хувьд анх удаа орж ирж байгаа болохоор одоочуудын цайзыг харан бүр сүрдэг шиг болно. За тэгээд Билбо маань энд ирсэн гол даалгавраа биелүүлэхээр алт эрдэнэс сүглэрсэн зойрны давхарт буун Аркестон чулууг хайж эхэлдэг. Амьдралдаа анх удаа ийм их эрдэнэс харсан Билбо маань ч дотроо бөөн баяруулж энэ баялагын зарим нь минийх болно доо гэд баярлж байгаад санаандгүй нэг зоос унахтал луугийн нүд ил гарч ирээд золтоол зүрхээр явцсангүй. Тэнд байх болонд очиж амьсгаагаад арж байгаад эвтэйхэн тэндээс холдох гэтэл луу энэ жоохон чимээндэл тэр дороос ирхва. Билбо маань харагдахаас өмнө нөгөө бүгжөө зүүн өөрийгөө далдлаад авсан ч Смауг хэдий харж чадахгүй ч Билбог үнрээр нь мэдэрч байлаа. Билбо тэр дороо сандран зүхтангүйсэн ч Смауг түүнийг хүн араас нь галаар төнөх үед бараг л шатах төгсөн ч цуцалтгүй гүйсээр байлаа. Смауг Билбог одоо биш гэдгийг нь үнрээр нь мэдж байсан болохоор ямар зорилгоор ирснийг нь асууж байснаа миний эд баялагийг авах гэж ирсэн муу хулгайч чамааг шатааж ална гэж занал хийлээд эхэлнэ. Гэтэл Билбо бүгжнээсээ болоод хар хүчний дүрсийг харан толгой тархин эргээд тэсгийн аргагүй болж исэн болохоор ялтчгүй бүгжөө тайлаад Смаугд харагдчихна. Баригдсандаа бандсан Билбо хулгай их гэж биш харин Смаугийн агуу хүчийг нь харах гэж ирсэн. Гэт хэлтэл Смаугд энэ нэг таалагдж өөрийнхөө асар том биеийг бүтэн харуулад муухай инээн өөрийгөө гайхуулж байх үед Билбогийн нүдэнд Аркестон туслаа.
Танаас агуучтан энэ ертөнцид байхгүй. Гэх зэргээр Смаугийг магтах үед хөрсөн Смауг тэр авд байх авраг багнуудыг төлхөн унгаахад асар их чимээ гарan Смауг сэрснийг мэдсэн настай одоо тоорон тандан бүгдээрээ орж туслая. Гэхэд тоорон хуваа буцсан зан гаргаад ганц сулгаачийн төлөө төлөвлөгөөг нураахгүй. Ухааны юм ярих үед л настай одоо маань тоорон шууд л өөрчлөгдөж байгааг мэдэрдэг. Аэропорт гарсан жижигхэн нуурын хотод хүртэл мэдрэгдэхэд баард лууг хармаалахаар үүгцгээсээ уламжилж ирсэн хар сумыг аван хүүгээ дагуулаад гарлаа. Гэтэл цэргүүд баардыг зогсохоор хөөж эхлэх үед баард хүүдээ сумаа өгөн өөрөө цэргүүдтэй алцаж эхлэх ба даанч нь олон цэргүүдийг яаж орхов тэдэнд баригдаад шоронд орчихно. Яг энэ үед оркийн цэргүүд Сэмэрхэн нуурын тосгоныг бүслэж байх үеэр Килигийн шарханд эми ургамал цуглуулж явсан одоог харчна. Тэд баардын байшин руу дагаж орон манай гуравтаа алсаж эхэлнэ. Гэтэл Legolas Tauriel 2 гарч ирснээр оркуудын эсрэг тулаанд хүч нэмдэг. Торийн энд байхгүйг мэдсэн блог цэргүүдэд дуудан Erebor руу явах гэж оролдоход Legolas ардаас нь гарч ирэн блогтой нэг эсрэг нэг хийхээр болдог. Энэ үед Tauriel хайр залуу Килиг харж андан эми ургамлыг нь хандлаа өгөхөд Кили Tauriel-ийн гооцглон сайхан сэтгэлд дурлах шиг болдог. Блог Legolas 2 эхлээд зевсгээр үзэлцэж байсан ч удалгүй нүцгэн гараараа зодолдож эхлэх ба энэ хоёрын тулаанч нэлээд удаан үргэлжилнэ. Legolas эльфийн армийн хамгийн шилдэг тулаанчүүд. Гэтэл блог түнтэй энэ тэнцүү үзэлцэж байгаагаас харахад энэ блогч мөн Legolasтай адил оркийн армийн хамгийн шилдэг тулаанч бололтой. Удалгүй блог дийлдэж эхлэнгүүтээ цэргүүдэд дуудснаа өөрөө зүхтаад явчихдээ юм да. Legolas цэргүүдийн дорхноо нухаж айжаад блогийг өөрийн гараар алхаар шийдэн араас нь давхилаа. Дүрсэлэгдэн Smaug хэдий Bilbo-гийн магтаалд хөөрч байсан ч бас тийм тэнэг амтан биш бололтой. Билбог одоочуудтай хамт ирснийг гадарлан алхаар дайрах үед Билбо бөгжөө зүүн тэндээс зүхтэж байгаад Торнтой таардаг. Смауг биднийг яг алхана гэж хэлсэн ч Торн зөвхөн Аркенстол чухал байлаа. Миний чулуу хаана байна? Гэд Билбо руу бүр сэлмээ далааж идэг шүү. Саяхан л миний анд нөхөргөө явжсэн биш үлээ. Энэ үед Торныг харсан Смаугийн хамаг уур хурч битүү галаар төөнөж эхлэх үед манайхэд бөөндөө гүсээр аюулгүй газар орж чаддаг. Гэтэл энэ руунд нас барсан маш олон одоо дайчдын цогцсойхыг харсан Торн нэгийг бодох шиг болох ба муур хулган шиг хөөцөлдөх биш нүүр тулан Смаугийг алгах ёстойгоо ойлгоод цэргүүдэд зоригжуулж алдсахаар шийднэ. Смаугийг алтан живүүлж алхахаар шийдсэн Торн лууг өдөж доромжилж байгаад галаар төөнөх үед нь металл халиулдаг зуугаа асааж чадлаа. Дахиад овоодон зууг халааж алтыг халиулахад хугацаа орох болохоор Торн зориг гарган Смаугийг саатуулж эхлэх ба дээш доош болон болтож байхдаа яг хідүүлэх шахна. Ингээд бүх зууг халсны дараа Билбо усан цоргуудыг нээн Смаугийг норгож орхиход Смауг бүр бөөн уур. Манай бусад одоочууд маань тэсрэг бөмбөг шидэн Смаугийг сатааруулж байх хооронд алт шингэрэн буцалж эхэлж байлаа. Смауг Билбог алхаар ардаас нь хөөн төв танхим руу орох үед Торн өвгийнхөө асар том чулуу өшөөндөр гарцсан зогсож байсан ч энэ нь хөшөө цутгах хэв байсан бөгөөд хавхалгыг нээх үед чулуун хэвний ардаас асар том алтан хөшөө гарч ирэх үед үүнийг харсан Смаугийн нүд гэрэлтэн хэсэгтэй л гөлрөн зогсогч энэ алт нь хатуу биш хайлмаг алт байсан болохоор урсан үерлэж Смаугийн ам хамар руу алт орон живээл явчих шиг боллоо гэж бодсон ч энэ Смауг бүр үхэж өгөхгүй дурак юм аа. Тэр дөрөө цайзыг өрхөн гарснаа уур бухимдлаа мөрөөрөө байгаа нуурын хотынд гаргахаар шийдэн тэдний хотыг чиглэн нисэж эхэлнэ. Энэ бүхнийг хар зогссон Билбо нуурын хотынд санаан зовон бид юу хийж вэ гэж амраа шиг үг хэлснээр энэ удаагийн парт 2 маань төгснө. Оркуудад баригдсан Гандальф өлсөд цанхаа ирэхэнд биеийн хүчнийхээгүй болж их л хэцүүхэн болж байх үеэр Гандальфын зүүсэн бүгжийг анзаарсан нэг орк хурж ирснэ. Гандальфыг бүгжөө үг гэж чартнаа. Дундад ертөнцид 20 хүчрхэг бүгж байдаг бөгөөд нэгийг нь Билбо маань авцсан явж байгаа бол нэгийг нь Гандальф зүүдэг байж л дээ. Гандальфын бүгж гэхдээ хүч чадлаас илүү бусдад итгэл найдвар зориг оруулдаг чадвартай бүгж юм байна. Гандальф дуурч чадахгүй байсан болохоор хүчээр бүгжийг авах гээд хурууг нь яг тасдагч идэл эльфийн хатан хаан хүч чадалт Галадриэл авахаа яг цагаа болон гарч ирээд Моркийг элэгний нухшгэл бяцалж орхих бөгөөд Гандальфыг аварж явах энэ үед хар хүчний туслахуд болох 9 ороолон гарч ирээд дайрах гэж оролдоход Саруман эльфийн ноён Элмонд нар ирснээр оруулангуудтай ёстой алалцаж гарнаа. Манайхэд алалцаж байх хооронд бор шидтэй ирж Гандальфыг аюулгүй газар руу авч явах бөгөөд Гандальф бүрэн сэргээд шидний таягаа аван одоочуудынхаа араас яран хөдөлдөг. Галадриэл хатагтай өөрийн бүх хүчийг гарган хар хүч болон түүний 9 ороолонг хавьяасан өмнөд хэсгийн Мордор гих хөндий рүү цөлж орхидог. Угаасаа хар хүчийг бүрэн устгах гэдэг нь боломжгүй зүйл тул үүнээс өөрөөр яаж чадсангүй. Дүрсэлэгдэн уур хилэндээ баригдсан Смауг нуурын хот руу довтлон харсан болгоноо шатааж эхлэх үед манай одоочууд бүгд л нуурын хотынд санаан зовсон байдалтай зогсож байхад Торн л ганцаараа шал үрзүүл бодож байх шиг.
Нуурын хотод үлдсэн манай 3 одоо Таврал энэ хэд Бардын гэрийнхнийг завин суулган хотоос гарах гэж байх үед хотын дарга туслагтайгаа хамт өөрийнхөө хамаг эд хөрөнгө алт эрдэнэсээ бүгдийг ачсан ард иргэдэд хаяад зүхтах гээд байж идэм да. Хитэг хэрнээс очисон учраас завин живэх гээд байгааг мэдсэн хотын дарга алт эрдэнэсээ биш туслахаа завнаасаа түлхэж унагж байгаа л харагдана. Гэтэл Бард шоронгийн цонхороо ол сунжуулаад хотын даргын хоолойг дүүжилснээр шоронгийн модон алтыг сэтлүүлж чаднаа. Манайхуу өөрийнхөө ном сумыг агсан барилгын дээврүүдийг дагангүйсээр хотын цамхаг дээр гараа харах үед эдний хот яг л там болоо урьжээ. Бард сумараас Смаугийг хэд харавсан ч хүний урманд нөлөөлж байгаа ч юм алга. Аав нь цамхаг дээр луугийн эсрэг тулдаж байгааг харсан Бардын том хүү аавынхаа өгсөн нөгөө айхтар сумыг нь аваачиж өгөхөөр завнаасаа гарангүйсээр аавда хар сумыг нь аваачаад өгнө. Гэтэл Смауг цамхгийн оройг албаар сүйтгэх үед Бардын хүү уранж өгөх шахсан ч хүүгээ татан гаргаж байхдаа ном сум нь эвдэрснийг мэддэг. Гэхдээ Бард бууж өгсөнгүү. Эвдэрсэн нумаа модон баган зон нөгөө ахтар төмөр сумаа хүүгийнхээ мөрөн дээр тавьж байгаад Смауг руу чиглүүлэх үед Смауг Бардыг хиламар доромжлон ядуу наймаачин намайг алдаггүй л байхгүй юу гэд томорж байтал цээжний хөндөд нь хайрсгүй нүх байгааг хараад Бард ийшээ чиглүүлж байгаад харваж өрхдөг. Бард үнэхээр мэргийн юм аа. Яг тэр онгорхоо нүх рүү харуулснаар дийлдэшгүй Смауг хэдхэн ормын дотор л зүрхэн зогсож унахдаа хотын даргын дээрээс унчна. Карма гэж юм шүү дээ. Смауг үхийг харсан Торин одоо айх зүйлгүй болж цайз руугаа 50 гэгч нь алхаж орж байгаа харагдана. Нуурын хотод байсан одоочууд маань Эребор уул руугаа явахаар бэлдэж байх үед Кили Тавралд сэтгэлээ илчлэн Эребор руу хамт явахыг гуйх үед Леголос хурж ирээд одоо хоёуланд нь хийх зүйл зөндөө байна. Хүмүүс зов зүдэрж байна шүү дээ. Гэд сануулын инснээр Таврал эндээ үлдэхэр болох ба Кили ээжийнхээ чулууг Таврал дурсгал болгон үлдээгээд заавал уулзнаа гэж амлаад явдаг. Нөгөө хотын даргын туслах Альфред гэдэг дурагч муухын өгтгөн үлгэрээр амьд гарцсан эмэгтэйчүүдийг дээрлэгч санаатай явж байгаад Бардад баригднөө. Чи одоо зүгээр хүн шиг амьдраарай гэж хэлээд Бард гэр бүлийнхэнтэйгээ уулзсан бөөн баяр болж явах үеэр хүмүүс Бардын буйнд лууг дийлж чадсан. Гээл Бардыг магтан шагшралдах үеэр нөгөө Альфред чинь Бардад долгоноо л байна. Хүмүүс ч Альфредыг авилгалтай идэгдсэн мөн урагч гээд бараг зодож алдгийн даваан дээр Бард одоо зодолдох цаг биш. Удахгүй өвөл болох нь бидэнд орогнох газар хэрэгтэй. Одоочууд бидэнд алт эрдэнэс амлсан гэд Бард хотынхныгоо дагуулan Эребор уулыг зорно. Харин Азог хэдэн зуун мянган цэргүүдэд дагуулсаар дундад ертөнцийн хамгийн аимшигтай дайныг эхлүүлэхэд тун ойрхон ирээд байна. Энэ үед завтай ирсэн хэдийг Билбо тусжуулзаад Торин цайзад орж ирсэн цагаас хойш бараг юм идэж уухчгүй шөндөө унтахчгүй алт эрдэнэсээ байнга яриад бараг галзуурчаад байна гэж хэлэн анхааруулхаа нэрэл Торин эрсөөрчлөгдөн нөгөө дээрээ Аркенстоныг өдөршөнгөө хайлгуулж байна. Билбо Торны энэ үйлдэлд үнэхээр сэтгэл дундуурхан байх бөгөөд энэ хэд баялаг тэр дундаа Аркенстон Торны оюун санааг самууруулж өөрхөн болгоод байгааг ойлгосон Билбо Аркенстоныг аль хэдийн олсон ч Торын дүүх хэсэгтээ эргэлзэж удаан бодож байгаад өөртөө үлдээхээр шийддэг. Бард хүмүүсээ дагуулan Эреборын ойролцоо байх хаягдсан хотод шөнийг өнгөрөөхөр болох ба хүмүүс ойрхон ирснийг харсан Торин цайзынхаа эвдэрсэн алхуудыг чулуугаар өргөн бэхэлж эхэлнэ. Энэ үед Кили бүр гайхан та хэрвээ хаан тулсаа буцааж авбал хүмүүс эрдэнэс өгнө гэж амласан штэ. Амласандаа хүрхгүй мүү? Гэхэд Торин ширхэг зоосч тэдэнд өгөхгүй гэж авч байна. Маргааш өглөөнөө Бард Торинтой уулзахаар явах гэтэл эльфийн цэргүүд хэдэн мянгуулаа ирэн тэрэг дүүрэн ногоо, жимс, загас гээд хүнсний нөөц авчирснаар өлсөж цангаж байсан хүмүүс бөөн баяр болдог. Бард эльфийн хаан талархлаа илэрхийлэхэд Трандвил танаа хүмүүст хоол өгөх гэж ирээгүй. Торинтой уулзаж олон жилийн өмнө өгсөн эрдэнэсээ л авах гэж байгаа юм. Өгөхгүй гэвэл дайтанда гэхэд дай алаан хятаанд цусны дургу Бард эхлээд Торинтой уулзаад таны эрдэнсийг ч гэсэн асуучаад ирээ гэд Эреборын зүг явна. Гэтэл Торин Бардтай уулзангуудаа амлсан эрдэнсээ ч өгөхгүй. Бас эльфүүдийн эрдэнсийг ч өгөхгүй гэж шууд хэлж орхих бөгөөд үнийг сонсон Бард ч Торинд асар их урам нь хугардаг. Энэ үед Билбо тэссэнгүй. Торин дуурлан Торин би чамайг хэлсэндээ үрдэг эр хүн гэж бодсон юмсан. Энэ эрдэнсээсээ багыг ч гисэн хүмүүст өгөхөд юу унах юм? Бас эльфийн эрдэнсийг буцаагаад өгчөөчтэй. Угаасаа чинийх биш шүү дээ. Ер нь энэ хэдэн мянган цэргийн эсрэг 13-уулахнаа яаж тэмцэх гээд байгаа гэд үннийг нэг амьсгаагаар хэлж өргөдөг. Гэтэл Торин инээснэ. Одоочуудыг бас хэрэггүй л гэж авч байна. Бард эльфийн хан дээр очин Торин эрдэнсийг нь өгөхгүй юм байна. Гэдгийг хэлснээр эльфүүд болон хүмүүс нэг тал болж одоочуудын эсрэг дайн эхлүүлэхээр хоёр талд бэлдэж эхлэх бөгөөд Торин өвөг эцгээсээ уламжлагдсан ирсэн хамгийн батбүг хамгаалтын хантаазыг Билбод бэлгэлж байна. Одоочуудын цайз руу орох гүүрнүүдийг эвдлэн орох гарцуудыг бүгдийг бүгэлж эхлэх үед хүмүүс хамаг зэр зэвсэг нумсамаа бэлдэн одоочуудын цайз руу орж өөрсдийнхөө хувийг авахар шийдсэн байлаа. Өдөржин шүнжин энэ хэд бүгдээрээ л Аркенстоныг хайсан ч олж чадахгүй байгаад бухимдсан Торин
Аркистоныг нуусан хэнийг ч бай олоод ална гэж сүрдүүлж эхлэх бөгөөд Билботой тусдаа уулзснаа. Манай эдийн нэг нь Аркистоныг олцоод нуугаад байх шиг байна. С ิจ гтэй харагдвал надад хэлээрэй гэж захиж байгаагаас харахад энэ тооронч бүр хүнээ байж ах шиг байна уу. Энэ үед Леголос Таврел хоёр оркуудын бааз дээр очин тандж байхдаа Леголосын ээж олон жилийн өмнө яг энд оркуудад алуулж байсныг дурсах бөгөөд тэр цаг үеэс эхэлж Леголос юунаас илүү оркуудыг үзэн яддаг болжээ. Гэтэл удалгүй аврах том сарсан багбаханууд нисэлдэж нөгөө блог гэд оркч нь хэдэн мянган сэргээ дагуулсаар хөдөлгөөийг харсан байна. Хоёр Эрабор руу буцан нөгөө үедээ анхааруулахаар ярвчилдаг. Ер нь бол Азогийн дагуулж яваа арим бас блогийн арим гэд хоёр тусдаа оркуудын арим дайнд орох гэж байна гэсэн. Гандальф ашгүй дай эхлэхээс өмнө Эраборын ойролцоо ирэн Эльфийн хаан болон Барттай уулзсан хар хүчин удахгүй сэргэж оркуудын арим ойртож байгааг анхааруулад хоорондоо дайдахын оронд хэл яриагаараа ойлголцсон оркуудын эсрэг хамтдаа тэмцэхийг сануулхад Эльфийн хаан бодлоо өөрчлөх шинжгүй. Харин тэр өрөө Билбо одоочуудын цайзаас Сэмэрхэн гараад Эльфийн хаантай уулзахаар хүрээд ирд юм да. Гандальфыг харсандаа бөөн баяр болсон Билбо Карманасаа тоорны хүсээд байсан Аркинстоныг гарган тэдэнд өгөөд дайн тулаан хийхгүй байхыг хүсээд энэ чулууг ашиглан тоорнтой хил амаараа тохиролцоорой гэж захиад буцах гэтэл Гандальф чи одоо Эребор руу яваад хэрэггүй. Тоорн чамайг ингэснийг мэдвэл шууд л алж орхих байх гэж хэлсэн чи Билбо цайз руу буцаад явлаа. Маргааш өглөө нь одоочуудын цайзын өмнө хэдэн мянган хүмүүсийн арим болон эльфийн эрэлхэг зэргүүд тулж ирсэн байх бөгөөд Бард Ингресийн Аркинстоныг гарган харуулж амлсандаа өрхийг шаардахад тоорн наад чинь манай Аркинстон биш байна. Та нар хулигчлуугаар намайг хуурах гэлээ. Энтергээд өвчгнүүд эхлэхэд Билбо Аркинстоныг олж тэдэнд өгснээ хэлээд тоорын Эреборт ирсэн цагаас эхлэн хувирж өөрчлөгдсөнийг шүүмжлэн миний мэдх тоорын хизээж ганцхан чулуунаас болж дайн өдөөх хүн биш гэд юм ойлгуулах санаатай илтэл тоорны хамаг уурс авсан. Чимүү хулгайч надаас урвлаа. Энтергээд Билбог хан дагуулад шид гэж нөгөө эдгээ тушаахад нөгөө эдээс хинч хөдлөхгүй. Тэгэхээр нөөрэ Билбог шидгээ дайрах үед манай одоочууд тоорнтой зууралдан болиулахыг хичээж байх үеэр Гандальф гарч ирээд тоорныг хэрвээ эр хүн юм бол амлсандаа хурж хүмүүст эрдэнсээсээ хуваалц. Бас эльфүүдийн эрдэнсийг ч гэсэн буцааж өг гэж хатуухан зэмлэхэд яалтчгүй Гандальфыг хүндэлдэг болохоор урдаас нь юм хэлж чадсангүй. Тоорн сатаарсныг ашиглан одоочууд маань Билбог цайзаас холдуулан аюулгүй газар нуугдаж бай гэж захилаа. Бард тоорнд хандан Аркинстоныг ч буцааж өгье. Харин чи амсандаа хүрээрээ болж гин үү? Гэд сүүлийн удаа асуутал тоорн нилээн бодж л байх шиг байна. Гэтэл энэ үеэр тоорны үеэл дайн гих үс сахландаа баригдсан одоо цэргүүдэд дагуулan сүргүжээ харуулсаар гараад ирдэг. Энэ хэд эндээс нилээн зайтай байх төмрийн тосгоны одоочууд бөгөөд тоорны үсэлтээр энд ирцгээжээ. Тоорн ч үеэлийнхээ зэргүүдийг хараад Аркинстоно хүчээр авахар шийдэн дай эхэлснийг албан ёсоор зарладаг. Гандальф хөрхийн энэ хэдэд оркууд ирэх гэж байхад хоорондоо балаараа дайтаад байх юм гэж зөндөө хэлж ойлгуулах гэсэн ч сонсох амтаа алгав. За ингээд төмрийн тосгоны одоочууд эльфүүд рүү дайрснаар таван армийн тулаан эхэлнэ. Одоочууд эльфүүд хоёр хоорондоо эд алгацж эхэлжээтэл газар өдлөг шиг жижигхэн мэдрэгдэн уулын гүнээс асар том Монголын олхон орхоо шиг амьтад гарч ирснээр асар том нүхнүүд үүсгэд тэр нүхээр нь Азогийн хэдэн зуун мянган цэргүүд гүйлдээл гараад ирнэ. Өөрсдөөс нь хэд дахин олон оркуудыг харсан эльфүүд хүмүүс одоочуудын арим нэг тал болон тултгаас өөр арга байсангүй. Азогийн зарим оркууд хүмүүсийн түр хорогдож буй хотыг чиглэн тэдний хөнөөхөөр явах хамаг ирчүүдийн даваад ирсэн болохоор хотод зөвхөн хөгшчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд л байгаа болохоор Бард өөрийнхөө хүмүүсийг татан хот руу яарвчлаа. Эльфийн хаан хүртэл дайнд орон оркуудтай эд алдж байх бол төмрийн одоочуудын хаан дайн алхаа барьсан оркуудыг хэдэн зугаар нь хядаж байсан ч хит олуулаа болохоор яалтчгүй зутарч эхэлж илаа. Ядж байхад энэ оркууд ч баахан троллууд аваад ирсэн. Нөгөө дээрээ хүмүүсийн хотыг чиглэн том чулуун нүүлгэж байгаа харагдана. Хүмүүсийн хотод оркууд орж ирснээр тэнд бөөн алаан хидаан болж эхлэхэд Бард цэргүүдэд дагуулan амжиж ирснээр дуракуудтай нэгийг үзчихлээ. Бардын том хүү дүүнрээ хамгаалan оркуудтай тулалдаж байх үед нэг тролл тэднийг хараад яг алах гэж дарих үеэр ашгүй Бард троллыг зогсоох ба хүүхдүүдтэй хандан хотын хөгшөд эмэгтэйчүүдийг дагуулад сүмийн байшинд нуугдж бай гэж захиад өөрөө явнаа. Гэтэл нөгөө муу Альфред ч настаачуудыг түлхээд хамгийн түрүүнд орж нуугдж байгаа юм да. Эреборын хөндөд болж буй тулаан үргэлжилсээр Гандальф, Билбо хоёр хүртэл сэлмэ гаргацсан оркуудтай алдсаж байх ба торны үеэл дайн Гвен торн ч одоо яагаад гарч ирж туслахгүй байна гээл гайхаастай. Оркууд дуусах шинжгүй. Улам нэмэгцээр байх бөгөөд хүмүүс, эльфүүд, одоочуудын арим ухарч хэлж илаа. Энэ үед манай одоочууд цайз дотор ярилцсанаа. Бидний хамаатан саднууд гадаа оркуудтай алдсаж яхад бид энд амиа удаад сууж байх ч гэж. Бид чинь дайчид биш үлээ. Би лав ингэж сууж чадахгүй. Гэд нэг нь тоорн дээр очин гарч тулалдахыг хүссэн ч тоорн зөрүүдлэн энэ дайм бол бидний дайм биш. Эрдэнэсээ манад сууж байх минь гэд гарах шинжгүй.
Гэхдээ тоорон удалгүй лууг живүүлсэн техэм руугаа орон алхаж байх үедээ бусад одоочуудынх нь хэлж байсан зүйл хамтдаа үзэж туулсан юмаа бодохва. Смауг шалан доогуур нь үзэгдэж удалгүй хамаг алтхайлан өөрөө алтандаа живж өгч байна гэж хин юм харахва. Одоолныг буцаад хэвэндээ орж байгаа болтой. Хааны тэтмээ аваад шидэж байгаа харагдана. Тоорон дайны өмсгөлөө өмсөн гарч ирээд нөгөө өдөөсөө уучлалтгун доошоо буугаад оркуудыг хядаж эхэлнэ. Ур чадвараас гадна зэр зэвсгэн хүртэл оркуудад хүн зөхөлт өгч. Хотын бүсгүүчүүд нуугдахгүйгээр гарч тулалдаж нөхөр үр хүүхдүүдэд туслая гэж ярилцах үеэр Альфред бүр эмэгтэй хүний хувцс өмсцэн. Би гарахгүй гэсээр л үлдэж байна. Ёстой хүүгийн мөн овш шүү. Тоорын үээлтэйгээ минь мэдсэн болоод Азогийг олж өнөөхөөр Кили Били хоёрыг дагуулад давхнаа. Азогийн байгаа цамхаг руу явах замдаа манайхид хэдэн зуун оркуудыг толгой төрөггүй тастан аяхыг харсан Азог троллуудыг явуулсан ч нэмэр байсангүй. Манайхид бүгдний намнаа явж итэл баахан чонны сүрэг хөөжөглөх үеэр одоочүүдийн маань хамгийн настай нь ганцаараа үлдэж чоннуудыг аргалахаар болдог. Legolas Tauriel 2 энэ үеэр ирж таарахва. Оркуудын 2 дахь харим ирж байгааг хэлэхэд Gandalf оркууд занг тавьж байгаад манай одоочуудыг хөнөөх төлөвлөгөөтэй байгааг гадарлана. Kili занганд орох гэж байгааг сонссон Tauriel бодож санахымгүй араас нь явдаг. Тоорон Азогийг алах гэж очтол Азог байсангүй. Харин баахан гоблинууд гарч ирэн дайрах үеэр Тоорон гоблинуудтай алдсан үлдээд Кили Били хоёрыг Азогийг олоодох гэд үргэлдээд явуулна. Эльфи хаан маань маш олон цэргүүдээ алдснаа хараад цочирдон тэр дөрөө цэргүүдээ аван буцах гэтэл Гандальф өөрсдөө хамт тулалтан үлдэхийг гуйсан ч тоосонгүй. Явах гэж оролдоход Трандуэл эзэн аныхаа өдөөс нумсамаа далан бусадаа туслахгүй амиа буцсан занг нь буруу шах үед эзэн хаан урлан яг Таурелийг алах гэж байтал хүн гарч ирээд хайртай бүсгүйгээ хамгаалах үед аав нь хүүгийнхээ өмнө юу ч хийж чадсангүй. Билбо оркууд занг тавьсан талаар тоорон тэлэхээр үл үзэгдэгч бөгжөө зүүн дайн дундуур гүйсээр тоорон дээр амжиж ирэхва. Таурелч мөн адил Килийг занганд орохоос хамгаалахаар ирсэн боловч тэд хитрхи оройджээ. Азог биелийг барьж аваад торны нүдэн дээр амийг нь хөнөөх үед ахыгаа алуулахыг харсан Кили өөрөө барьдэлсэнгүү. Оркууд руу дайран тулалдаж эхлэх үед торнч Азогийг олж алахаар дээш гүн гараад Азогтой нэг эсрэг нэг тулаан ээж эхэлнэ. Оркуудын 2 дахь армийг дагуулсаар блог гарч ирэх үеэр эртээдээс хойш блогийг нухахын хүслэн болж байсан Legolas сарсан багвахнуудын нэгэнд зүгд ниссээр замдаа хичнээн ч оркийг нухаад байгаа мэдгүй блогийн байгаа цамхаг дээр үсрээл буулаа. Таврилч мөн адил хайртай залуу оркуудтай алдсаж байгааг хараад тусалах санаатай цамхаг өгöd матсан бас л өчнөө оркуудыг хөнөөж байхад нөгөө талд Тоорын Азогтой овоо үзэлцэж байтал оркийн цэргүүд гарч ирээд гайвуулаад эхэлнэ. Үнийг харсан Legolas ч Тоорон туслан овоо эдэн оркуудыг харун алах үеэр нөгөө блогч нь Таврилтэй таарчдаг байгаа. Legolasтэй ан ман үздэг блогийг манай бүсгүй үнэхээр барсангүй. Алуулгийн даваан дээр Таврилийн хашгирахыг сонссон Кили гарч ирэн блогтой тулалдаж эхэлнэ. Гэсэн ч блогийг барсангүй. Таврилийн нүдэн дээр зэрлэгээр алуулж өрхдөг. Ингээд киноны маань гол дөрүүдийн нэг Кили хайртай бүсгүйгээ сүүлийн удаа харан нүдэн анин хорвоог өрхдөг. Тоорон Килиг үгээр хизээж Эреборт ирч чадахгүй байсан ба Тоорон буруу зүйл ярьж эхлэхэд Кили л хамгийн ихэнд түүний өдөөс дуурч байсан маш ирлхэг залуу байсандаа хөөрхий. Хайртай залууг нь асан дуурсан Таврил дийлэхгүй бол хамт аваад өгнө гэж шийдсэн уяасан блогийг түлхээд хавцал руу унж байгаа харагдах. Газар унсан Таврилыг блог алах гэж байгааг Legolas хараад харуулах гэсэн ч нумсан нь дуусчиж. Тэгэхэр нь доор нь байх троллын дээрээс буугаад троллыг өдөрдөн цамхагийг нураалгаснаар Таврилийн байгаа хавцал руу очих гүүртэй болоодглоо. Legolas хамаг хурдаараа гүн очих үед Legolas-ыг харсан блогч урдаас нь гүн ирээд мань хоёр парт 2 дээр дуусгаж чадаагүй тулаанаа үргэлжлүүлж эхэлдэг. Мань хоёр ядж байгаад нурсан цамхаг дээр үзэлцэж байгаа болохоор энэ нь нурж унчих гээд их л төгшүүртэй байдаг. Энэ үед Тоорын оркуудаа алдсаар мөсөн хавцлын ирмэг дээр ирсэн ч түүнд өөрийгөө хамгаалах зэвсэг үлдсэнгүй. Яг давар нь Legolas байсан болохоор өөрийнхөө сэлмээр мань оркийг алснаар Тоорон Legolas-ын эльф сэлмээр өөрийгөө зэвсгэллээ. Парт 1 дээр Тоорон Legolas-ын амийг аварч байсны хариуч юм шиг. Блог Legolas-ын араас гиндүүлэн дайрах гэсэн ч Legolas жижигхэн утгаараа сурмгаа гихчин дайрсан ч энэ нь блогт сүртэй нөлөөлсөнгүй. Legolas-ыг аваа шитгэхэд манай хүн нурж буй чулуунууд дээр гიშгсээр байгаад гарч ирснэ. Өөрийнх нь сэлмээр өөрийг нь хороож өрхлөө. За тэгээд амьгүй болсон блогийн бие чулуунд самхагтайгаа хамт нуруу унахва. Одоо Азог л үлдлээ. Тоорнч оркуудыг нэг нэгээр нь нухсаар угаад ашгүй нэг Азогтой 50 тулалдах цаг ирсэн байсан ч оркуудын хэдэн мянган цэрэг толгодыг даван ирж байгаа дүрс гарахва. Азог муухай нэмсгэлж байгаа нь Тоорны зэвг хүргэж байлаа. Ингээд энэ хоёрын тулаан эхлэхва. Азог нэг гартаа сэлэм нөгөө гартаа асар том туухаагаар зэвсгэлэн дайрахва. Тоорын дайралтуудаас нь болтож байсан ч хөлдсөн мөс хагарснаар тэр хоёр мөсөн дээр тулдаж эхэлнэ.
Энэ үед Эреборын хүндэд болж буй тулаанд борч идэн аврах бүрэгдүүд болон Парт 2 дээр гарсан Баавга хүнийг дагуулсан ирснээр манай талд асар их хүч нэмэгдэж байлаа. Үүнийг харсан Азог түр анхаарал нь сарнихыг ашиглан Торын түүний туухайг нь шидснээр Азогийг хүйтэн голд живүүлж орхидог. Мөсөн доогуур Азогийн бие хөвж байсан ч тэр үхээгүй бололтой. Торны хөл рүү сэлмээрээ зоон буцаад мөс цөвлөн гарч ирээд Торны цээжинд сэлмээ зоох гэж оролдоход Торын хамгаалж байсан ч үнэхээр дийлсэнгүй зоолгуулж орхино. Гэхдээ энэ боломжийг ашиглан Азогийн зүрхэнд зөрүүлэн сэлмээрээ зоохва. Ингэснээр Торын Азогоос өвөөгийнхөө өшөөг авч чадсан ч түүний шарх хэтэрхий үнд байсан тул амьсгаа урааж байх үеэр Билбо түүн дээр ирэн сүүлийн үгийг нь сонсдог. Энэ хүртэл өөрийнх нь талд байсанд баярлснаа илэрхийлэн гэртээ арайд урт удаан наслаарай гэж хэлээд амьсгал хураахва. Нөгөө талд Таврел харт залуугийнхаа хөрсөн биеийг тэврэн уйлсаар. Энэ үйл явдлаас хойш удалгүй дайнд өргөцсөн баатруудад зориулан гашуудал зарлахва. Торныг оршуулахдаа Аркенстоныг ч мөн хамт болж буун ирээдүйд дахин Аркенстоны төлөө дай эхлэхгүй тулд шүү дээ. Билбо маань одоо ч удаа салах ёсыгээд Гандальфын хамтаар гэрлүүгээ буцсан явдаг. Манай хоёр замдаа саяны болсон бүх зүйлсийг эргцүүлэн ярьсаар Билбогийн амьдардаг хүндид ирэн зам салах болоход Гандальф Билбогийн бүгжний талаар асуухад Билбо Обидайны үеэр бүгжээ алдцаан гэж хэлэхэд Билбог худлаа ярьж байгааг шиддэг хүн юм хон мэдсэн ч инээгээл яваад өглөө. Билбо гэрлүүгээ ирэх үед тентгийн обитууд гэрийн тавилгуудыг зөөцсөн явж идэг байгаа. Тэгсэн Билбог үгсэн гэж бодоод хамаг тавилгуудыг нь дуудлага худалдаагаар зарж исэн байдیں۔ Манай хүн ч гэрээгээ багталтай нарахгүй харуулan Эреборт дайнд яваад ирснэ хэлэхэд тентгийн обитууд бүр ам нангаано. Гэрлүүгээ яваад ортол нэг л хоосон. Манай хүн баг шууд л одоочуудтай хамт байсан үеэ дурсаад эхлэх шиг. Билбогийн хувьд одоочуудтай хамт явсан энэ их адал явдал түүнд олон зүйлийг ухааруулж амьдралын хорон мөч бүрийг харьлах ёстойг ойлгуулжээ. Манай хүн Карманасаа нөгөө бүгжөө гаргаж ирж нэг харчаад далд хийж байхва. Дүрсэлэгдэн 60 жилийн дараа Билбо маань хөгшөрч 111 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр бэлдэж байдаг. Хаалга тогших үед Гандальф ирснийг мэдсэн Билбо бөөн баяр хөөр болон хаалгаа нээж байгаагаар Хоббит цуврал маань инхүү төгснө. За тэгээд Толкины 1937 онд бичсэн Хоббит зохиолоос сэтвлэн бүтээсэн энэ киног хэрвээ үзээгүй хүн байх юм бол заавал үзээрэй гэж зөвлөе. Яг нь нэг анги нь энгийн киноноос арай жоохон урт ч гэсэн үнэхээр их адал явдал өрнөл ихтэй гайхамшигтай дэлгэцийн бүтээл болсон. За тэгээд дараагийн кино товчлоороо уулзтлаа. Түр баяртай guys.